Дүрс юу гайгүй харагдчихна. За бүгдэнд нь орой минь төргий. За IELTS-ийн сургалтын талаар биш IELTS-ийн шалгалтын талаар өнөөдөр товчхон богино лайв хийж байгаа. Тий. За тэгэхээр IELTS-ийн шалгалт ойрын хугацаанд өгөх зорилготой бэлтэж байгаа. За эсвэл ирээдүйд ер нь IELTS-ийн шалгалт өгөх тийм төлөвлөгөөтэй байгаа хүмүүст өнөөдрийн лайв одоо илүү хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр IELTS-ийн шалгалт өгөхөөр зорж байгаа хүмүүс байвал цаашнаас хэрэгтэй хүмүүст нь юу байгаарай? Шеэрлээрэй. За тэгэхээр IELTS-ийн шалгалт гэж юу юм? Яаж бэлтгэх гэдгийг хамгийн энгийнээр тий? За магадгүй 5 настай хүүхдээ байвал яаж ойлгох вэ? Хамгийн энгийнээр ойлгоцсон юм чинь дараа нь нөгөө яг хэрэгжүүлэхэд айгүй үр дүнтэй байдаг. Тий. Энгийнээр ойлгох их чухал. Бид нар их хүндрүүлж бодоод иддэг. За тэгвэл IELTS-ийн шалгалтыг өгөхөд бид нар юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаар өнөөдөр ярих юм. За тэгэхээр та нарт асуулт байвал бас асуулт бичээрэй. За тэгээд манайд бас IELTS-ийн сургалт маргааш эхлэж байгаа. Тэгээ өнөөдрийн лайвын төгсгөлд би бас сургалтынхаа талаар товчхон танилцуулгыг хүргэнэ. За ийм байна. За арын бичиг яг IELTS тест гэсэн бичиг байна. Тэгээд тал нь харагдаж байгаа юм чи гайгүй ойлгомжтой байх тийм. Маргааш буюу энэ вэ тийм хугацаа 11 сарын 17-нд эхэлнэ. За. За IELTS-ийн сургалт мэдээж гадуур бол зөндөө сургалт явуулж байгаа. Ихэвчлэн магадгүй бараг 90% нь вэ нөө танхимын сургалт байгаа шүү тий. Онлайн сургалт бол маш цөөн явагддаг IELTS-ийн тий. За тэгээд мэдээж англи хэл маш мундаг англи хэлтэй тий. Бараг унган шахуу англи хэлтэй ч юм уу. Маш сайн англи хэлтэй хүмүүс IELTS-ийн шалгалтанд бидааж бэлдэж бас магадгүй шүү дээ. За тэгвэл яг яаж бэлдвэл хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үр дүн гарах вэ гэдэг талаар би ярив. За ер нь эхлүүлээ да тий. За энэ хоёр бас сайн харагдчихэв. За IELTS-ийн шалгалт гэхээр ерөөсө хоёр юм орж байгаа. Хоёр юм. За нэг талаас юу юм? Энэ чинь хэлний ур чадварыг одоо шалгаж байгаа шалгалт тий. За тэгэхээр юу юм? Англи хэлний яг амьдралд ашиглах бодит ур чадварыг чинь шалгадаг гэсэн үг. За энийг юугаар шалгах вэ гэхээр 4 чадвараар чинь шалгаж байгаа. За сонсох нийт 4 одоо сонсох текст ирдэг. За унших. За уншихаар бол нэг 3 юу ирдэг? Passage тий. За writing бичих чадварыг чинь. За 2 report нэг нь essay тий. Ийм 2 төрлийн бичих чадвар одоо юмар шалгадаг. За сүүлийнх нь юу вэ? Ярих. За 3 төрлийн асуулт байдаг тий. За ингээд таны англи хэлний ур чадварыг 4 үндсэн чадвараар гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар англи хэл сурахдаа бид нар яадаг вэ гэхээр дийлэнхтэй англи хэлийг зүгээр ур чадвар болгож биш мэдлэг болгож сураад байдаг тий. Зүгээр мэддэг юм шиг яваад байдаг. Яг шалгалтанд тулаад ирэхээр юу вэ гэхээр та үнэхээр яг амьдралд ашиглаж чадах уу гэдгийг чинь шалгаж байгаа. За тулаад ирэхээр бид нар яах нь яг бүрэн хэрэгжилж чаддаг үг хэллэг байна уу? За бид нар уншиж сонсоод гэхдээ ганцхан удаа уншиж сонсгол хугацаа. Ганцхан удаа текстийг уншаад асуултанд хариулж чадах уу? Ганцхан удаа сонсоод бүр сонсож явах явцдаа бүр асуултанд хариулж чадах уу? Тэгэхээр шалгалт бол мэдээж маш олон талын ур чадварыг зэрэг одоо шалгадаг ийм зүйл байдаг. За уншиж сонсох чадвар. За нөгөөх нь юу юм? Ярих бичих. За яриа шууд унган англи хэлтэй үнтэй, маш сайн англи хэлтэй үнтэй нүрээ хараад ингээд асуултанд хариулаад чөлөөтөө ярилцаж чадах уу? За нөгөөх нь бичгээ санаа бодлоо өгөгдсөн сэдвийн дагуу ойлгомжтой логиктой. За тэгээ хамгийн гол нь зэгцтэй ойлгомжтой тий үг хэллэгээ чөлөөтэй ашиглаад 4-ийн үед ямар ч алдаагүйгээр илэрхийлж чадах. За энэ 4 чадварыг шалгаж байгаа.
За энэ бол англи хэлний ур чадварыг шалгаж байгаа тийм. За нөгөө талаас мэдээж энэ чинь шалгалт учраас яах юм бид нарт шалгалтын бүтэцтэй танилцах хэрэгтэй. Тэгэхээр шалгалт ямар төрлийн шалгалтын те яг ямар төрлийн асуултууд ирдэг юм. За ямар бүтэцтэй, ямар төрлийн унших сонсох материал ирдэг юм те. За энэ одоо шалгалтын бүтэц бол IELTS шалгалт чинь 1980 оны дундаас за 83 оноос орог эхэлсэн байна уу те. Одоо хүртэл явж байгаа юм олон улсын шалгалт багхгүй. Тэгээд ер нь бүтцийн үед бол нэг тийм том өөрчлөлтүүд гардаггүй. Тэгэхээр ерөнхий за нэг иймэрхүү бүтцтэй тестүүд ирнэ гэсэн тийм одоо бүтэц бол байдаг. Тийм бүтэц. За тэгээд юу юм? Асуултын төрлүүд за ямар төрлийн асуултууд ирдэг юм? За тэгээд энэ асуултанд яаж хариулах юм те? Тактик, стратеги. Ийм планта төлөвлөгөөтэйгээр IELTS-ийн шалгалтанд бэлдэнэ. За тэгэхээр ойлгомжтой нэг талаас хэлний ур чадвараа агсан төвшөнд аваачих нэ. За ялангуяа IELTS-ийн 8 оноо юм уу 9 оноо авах зорилготой байгаа сурагчид англи хэлний одоо ур чадвар, ерөнхий суурь ур чадвар те. За тэрний энэ англи хэлний ур чадварын бүр foundation буюу байшингаар одоо байшинтай зөвлөх юм бол тэр байшингийн фундамент суурь нь юу юм? Мэдээж үг хэллэг. За хангалттай тэг чөлөөтэй олон үг хэллэг мэдгүй. Тэргээ шууд одоо нэг гэж тоолоход те нэг гэхэд шууд ашиглаж чадахгүй чөлөөтэй. Тийм үг хэллэгээ шууд чөлөөтэй ашиглаж чаддаг ийм чадвартай олвол IELTS-ийн шалгалт бол амархан байж болно. Тэгэхээр бид нар яах нь IELTS-ийн шалгалт өгч байгаа хүмүүс хэлнээсээ эхлэнэ. Хэлний суурь чадвар, тэр ур чадвар, за санаагаа илэрхийлэхэд мэдээж хамгийн суурь юмны үгийн баялаг. Маш өргөн хэрэглээтэй үг хэллэг, хангалттай мэдгүй. Хангалттай мэдчихэж тэр үгийг яах юм? Оновчтой үг сонголттой ярина штэ тэ ярьж бичнэ. Тэгэхээр оноо мэдээж нэмэгдэнэ. Зөв ашиглана үгээ. Яг оновчтой тухайн нөхцөл тохирсон үг хэллэг сонгоно гэсэн үг байхгүй тэ. Тэгэхээр энэ хэлний талаас англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Тэрний суурь нь яах нь үг хэллэг байдаг. За үг хэллэгээ мэдээж өгүүлбэрт оруулж өгүүлбэрийн бас бүтцүүд тэ олон төрлийн бүтцийг чөлөөтэй ашиглаж чадах уу? За тэрийгээ ямар ч алдаагүй ашиглаж чадах уу? Тэ. Тэгэхээр өндөр оноо авах гэж байгаа. Тэр ялангуяа 8-аас дээш 8-9 оноо авах гэж байгаа хүмүүс бол энэ тал дээр маш сайн одоо бэлдэх хэрэгтэй, хугацаа хэрэгтэй гэсэн үг. Хамгийн хугацаа ордог зүйл бол энэ үгийн баялаг. Тэ? Үгийн баялаг энэ өгүүлбэрийн бүтцийг чөлөөтэй ашиглах ямар ч алдаагүй тэгээд өргөн хүрээнд ингэ ашиглах чадвар. За нөгөө талаас тест энэ чинь IELTS-ийн шалгалт. Тэгээ шалгалт болгоо өөр ингэсэн онцлогтой байгаа шүү дээ. Тэгээ шалгалт гэхээр юу санаанд орж ийн? Энэ чинь хүн бэлдсэн байгаа тий. Тэгэхээр нэг давуу тал нь юу вэ гэхээр хүний бэлдсэн шалгалтын учрыг олоход ер нь боломжтой амархан байдаг гэсэн үг тий. Бэлдсэн шалгалт чинь цаана хүн бэлдсэн байгаа. Хүмүүс бэлтгэхдээ толгойд нэг юм бодсон байгаа шүү дээ. За энэ асуултын нэг иймэрхүү байдлаар за жоохон толгойг нь эргүүлэх байдлаар тэгэхээр тэр шалгалт бэлтэж байгаа хүмүүсийг толгой дотор нь орж сэтгэнэ гэсэн үг. Тэр хүмүүс яг юу бодож энэ шалгалтын асуултуудыг тэ бэлдсэн байна. Ерөнхийдөө ямар шүү байдлаар бэлддэг. Тэгвэл шалгалт бэлтэж байгаа хүмүүсийн өнцгөөс яг нь шалгалтын асуултуудыг бодно гэсэн. Тэгээ бид нар гаргадаг том алдаа нь юу вэ гэхээр олон тест ажиллаа л ивэл сайжирчихна гэж боддог. Харамсалтай нь IELTS-ийн чадвар олон тест ажиллах, цөөнд тест ажиллах дээр бол биш. Тэр нөгөө асуултын гол тэр одоо асуултын цаад учир шалтгаан энэ ямар асуултыг яаж асуугаад байна гэдгийг нэг барьж авах. Тэ
ойлгохтой байдаг. Тэгэхээр тоо биш чанар чухал. Ялангуяа манайхан ерөөсөө тоонд аюул харч холбогдол өгдөг. Олон цагаар сууж хичээл хийх, за эсвэл олон тест ажиллаа левел сайжрах тоонд ерөөсөө үр дүн байдгүй, чанарт үр дүн байдаг. Тэгэхээр нэг тестийг яаж бүрэн ойлгох вэ? Бичих юм бол дараагийн тестүүдийг ажиллахад тэр чинь одоо 80% хэмжиж байгаа шүү дээ, ирч хүч. Тэгэхээр нөгөө шаргуу биш ухаалаг суралцаа гэдэг чинь нөгөө манай минималист арга барилын үндэс болж явдаг зүйл хэвгүй. Шаргуу биш ухаалаг суралцаа. Тэгэхээр IELTS-ийн тестэнд бэлтгэд бол мэдээж энэ асуултын төрлүүд маш чухал. За тэр төрлөөрт яаж хариулах юм? Стратеги чухал. За энэ стратеги буюу тактик гэж ярьдаг. Тактикт яаж өндөр оноо авах вэ? Тэр асуултын төрлүүд нь юу? За үг хэллэг, хэл талаас юуг анхаарах вэ? Гэх зэрэг энэ бүх агуулгыг нэгтгэсэн цогц сургалт манад явагддаг. Тэгэхээр хэрвээ та нар цаг хэмнээ гэвэл мэдээж мэргэжлийн багшийн сургалт хамгийн богино хугацаанд энэ бүх чадварыг нэг дор олгож чадна шүү дээ. Тэргүй мэдээж та нар нэг бол хэл сайн бол маш мундаг англи хэлтэй бол бэлтгэх юм арай цөөн гэсэн. Нөгөө тийм шалгалтын одоо нөгөө асуулт тактикууд нь юу те тэр талаас яг нь бэлтнэ гэсэн. Тэгэхээр нөгөө англи хэлний суур ур чадвар тийм сайн биш бол хичнээн арга тактикаар одоо юу гэдгийг нүдэд 8-9 оноо авна гэж бол бэдгүү тий. Тэгэхээр ийчид шалгалтанд өндөр оноо авах ийчид юунд байх вэ гэхээр энэ хоёрт хоёуланд нь байгаа тий. Мундаг англи хэлтэй бүр унгай англи хэлтэй хүн шалгалт өгж болно шүү дээ. Тэгэхдээ тестний энэ бүтэц асуултын төрлүүд тэр нэг толгой эргүүлсэн юмнууд байгаа шүү дээ. Тэрийг мэдэхгүйгээр шууд ороод оноо авч чадахгүй байхгүй тий. Тэгэхээр энэ хоёр хоёулаа бэжж та нар хүссэн оноо авна гэж байна. Тэгэхээр энэ хоёрыг яг нэг дор цогцоор нь системтэй бэлдэх аргыг бол манай 1 сарын одоо онлайн IELTS-ийн сургалт олгодог тий. За тэр хичээлүүдэд мэдээж би орж байгаа. Тэгээ манай онлайн сургалтын онцлог биш тийм. Та нар танхимын сургалтад явхаар яг танхимд байгаа нийт хүнд харьцсан тэр хурдаар л үздэг тий. Цагт баригдана нэгдүгээр тодорхой цагт танхимд явж очих шаардлага гарна. Тэгээд цагт баригдана. Онлайн сургалтын онцлог бол цагт баригдахгүй. Заавал та хэн нэгэн багшийн хэлсэн цагт тийш одоо Улаанбаатарт бол төвчрээд хамгийн багадаа нэг ирж очих 2 бүтэн цаг зарцуулаад те ийм их цаг зарцуулан IELTS-ийн шалгалтанд бэлдэх өнөө цагт бол юм шаардлагагүй боломжийг хангах зорилгоор л энэ онлайн сургалтад явагдаад байгаа тийм. Тэгээ манай сургалтууд бол минималист аргаар явагддаг. Тэгээд хамгийн богино хугацаанд хамгийн чухал гол зүйлүүдээ мэдээд авчиж байгаа. Хэл талаас ч тэр шалгалт талаас ч тэр. Тэгээ энэ бүгдийг мэдээж бидаж өөрөө судалж болно. Гэхдээ бидаа судлахаар маш их цаг ордог. Тэгээ бүрэн зохицоор судалж чаддгүй. Та нар хэл шинжилэл ингээл өдөр болгон ийм юм судлаа суудаг хүмүүс биш үсттэй. Өөрийн гэсэн ажил төрөл, сургууль, хичээл номтой тий ингээл IELTS-ыг дан ганц бүх цагаа IELTS зориулаад ингээл бэлдээд суух юм шаардлага байхгүй. Энэ чинь аль хэдийн таны өмнөөс мэргэжлийн багш маш олон жилийн судалгааны үндсэн дээр бэлдээд цогц хөтөлбөр гаргацсан ердөө 1 сар. 1 сарын дотор та нар бүх арга барилаа цогцоор нь олоод авчна. Нэг ч асуулт үлдэхгүй. За тэгэхээр IELTS шалгалт гэж юу юм? Англи хэлний чадвараа яаж ахиулах юм? Тэ? Яаж ахиулах юм? За ялангуяа яриа бичих. Ярианы ур чадвараа бид нар бидаж сайжруулахад бид нар нөгөө унгай англи хэлтэй хүмүүстэй яриа сайжирчин гэж боддог. За тэр хүнтэй хамтал амьдрдаггүй бол
өдөрт 1-2 цаг ярьсан юу бол нэг тийм айхтар ялгаа гардаггүй. Тэгэхээр бид нар яриагаа сайжруулна гэдэгт юу нэгдүгээрт ордог бай гэхээр ярианы тэгтээ мэдээж хүнтэй ярьж үзэх бол чухал шүү дээ тийм чухал. Тэгтээ тэр дангаараа хүний ярианы ур чадварыг сайжруулдаг. Яриагаа бид нар яадаг вэ гэхээр сонсол өнгөртөг байхгүй. Яг тэр үг хэллэгэнд барьж аваад бичээд ингэх боломжгүй. Тухайн үед юу сонсон өнгөрнө. Тэгэл нэг чихээр орол нөгөө чихээр гараа явцдаг. Яг ярианы ур чадвар тууштай сайжирдаг. Тэгэхээр ярианы чадвараа ялангуяа манайхан энэ ярих чадвар их султай байдаг. Сайжруулахын тулд яах вэ гэхээр яг энэ гоё унгай англи хэлтэй хүмүүсийн бүх сэдвээр те ярихад хэрэгэлдэг, өргөн хэрэглээтэй үг хэллэг олж авах хэрэгтэй. Гэхдээ тэр нь маш сонирхолтой ийм их сурвалжаас. Тэгэхээр энэ сургалтаар яах вэ гэхээр яг юунуудыг материалуудыг өгнө те унших сонсох ярих үчих маш гоё сонирхолтой ориг ийм материалууд өгнө. Тэгэхээр сурахч материалуудаа олоод авчих байхгүй. Тэгээ арга барилаа олоод авчихна. Тэгээд яах юм? Өөрөө бидаж хийх үлдэн тэ. Тэгээ хичээлийн явцад ингээд цуг хийгээд дасгал аргуудын заагаа явчихна. Тэгэхээр сургалтын дундуур та нарыг ингээд дасгал ажиллуулаад суугаад байхгүй. Танхимд бол тэгдэг штэ тэ. За нэг юм заачаа за одоо дасгал ажил гэдэг ингээд хамаг цагаа дасгал ажиллаж суугаад байдаг. Тийм ш. Онлайн сургалтын давуу тал нь юу гэхээр тэр юугаа арга барилаа мэдээ авчирсан. Тэгээд өөрийнхөө дараа боломжтой цагтаа тий магадгүй тухтай гэрээс эсвэл ажлын өдрийн цайны цагаар тий өөрийн боломжтой цаг сонирхол хэрэгцээний дагуу сурах ийм боломжийг маш хямд төлбөртөөр онлайн сургалт олгодог. Тэгэхээр одоо ер нь бол гадуур явж байгаа сургалтууд нэг дунджаар танхим бол 700 мянга байна уу тий тэгвэл яг энтэй адил магадгүй илүү цогцтой ийм мэргэжлийн багшийн сургалтыг онлайнаар 250 мянгаар нэг сарын дотор тий тэгээ өөрийнхөө бүх ингээд гоё аргуудыг яг чам зөвхөн одоо танд тий ганцаард чи ингээд зөвлөж байгаа юм шиг өөрийнхөө хурдаар зогсоож агаад ухрааж үзээд давтаж үзээд хэрэгтэй юмаа тэмдэглэж аваад ингэж одоо шалгалтанд бэлдэх боломжтой болгодог. За ийм байна товчондоо тий. За тэгэхээр IELTS шалгалт магадгүй англи хэлний чадвар маш сайн бидаж бэлтгэж байгаа хүмүүсээ яах нь тестээ судлах нь энэ ямар тест юм, ямар асуултууд ирдэг, ямар бүтцтэй тий. За тэр асуултанд хариулах хамгийн энгийн арга тактикууд юу вэ те? За асуултууд бол маш олон төрлийн асуултууд ирдэг. Тэрийг багцлж ойлгох бас их чухал байдаг. Тэргүй бид нар ингээд интернетээр ч юм уу ингээд судлахаар ингээд багцлсан, цогцоор нь системжилсэн маш ховор байдаг. Хүн болгоо өөрийнхөө төвшөнд нэг юм тэ ирээвэр хураавар юм л заагаад иддэг. Гадаад багш нар ч тэр Монгол ер нь одоо онлайн сургалт явуулж байгаа хүмүүс бол дийлэнх нь IELTS-ийн шалгалт өгчгөөд за би гайгүй оноо авчлаа. Одоо би хүмүүст одоо хичээл заа гэж зааж байгаа хүмүүс дийлэнх нь байгаад байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр мэдээ сургалтаа та маш сайн судалж тэ багш нарын ингэж бол сонгох хэрэгтэй. За өөр юу вэ? Тэгээд маргааш сургалт эхэлнэ. Тэгээд нэг сарын хугацаанд явагдана. Тэгэхээр шинэ оноос өмнө IELTS-ийн шалгалтын учрыг бүрэн олчих нэ. Ийм боломж онлайнаар зөвхөн манад олгож байна. Тэгээ яг одоо амч бүртгүүлээд IELTS-ийн учрыг олчих тий. Тэгчгэн бол ингээд бид нар ингээд төсөөлөхөр аюу хэцүү юм шиг ингээд яг хажуу шаналаад ингээд орч чаддгүй тайрал явагддаг. Яг хичээлд суугаад багшийн зөвлөгөө заавраар ингээд шалгалтын материалыг ажиллаад үзэхэд яг үнэндээ бол учрыг ингээд тайлбарлаад өгөхөөр өөрөө ингээд хийгээд үзэхээр яг тэр арга барилаар ингээд хийгээд үзэхээр тийм амьдралаас хол тасархай зүйл биш. Тэгээ манайхан ялангуяа цагийн тулгаж юм хийдэг шүү дээ, тэ. Тэгэхээр хэрвээ IELTS шалгалт эрт орой эзэн нэгэн цагт өгөх бол яг одоо амж бүртгүүлээд шинэ он гарахаас өмнө яг нь ямар ч байсан нэг юмыг зэгцлээд учрыг олчих. Тэгээж мэдээж
хилний төвшнгөөс хамаарна. Хилний төвшин бага хүмүүс энэ IELTS сургалтаас өмнө манай брэнд сургалтанд шинжлэгдсэн хөтөлбөрт заавал сураарай. За брэнд сургалтын шинжлэгдсэн хөтөлбөрт хэрвээ төвшин бага бол тэр брэнд сургалтанд хамрагдаад IELTS сургалтанд хамрагдвал та 8 9 оноо тэ өөрийн хүссэн оноо юу бэ? Тэр бол гарцаг тэ тэргүй төвшин бол янз бүрийн хүмүүс IELTS сургалтанд орж ирдэг л дээ. Зарим нь одоо арай гэж уншдаг ч юм уу те. Тэгээд яг цагийн тулгаад ингээд явчихсан. Гэтэл зайлшгүй IELTS үг шаардлагатай болдог. Манайх ингээд юмыг аяа тулгаж орж ирдэг. Тийм хүмүүс бол мэдээж шууд IELTS руу ороод магадгүй давхар хажуугаар нь брэнд сургалтыг бас авах хэрэгтэй байх. Тэнд ярьж байгаа юм энд ярихгүй шүү дээ. Чухал нөгөө суур юмнууд мэдээж ярина. Гэхдээ шал өөр арга барилаар ярих байхгүй тий. Өөр төвшний. Тий. За тэгэхээр ийм боломжууд байна. Тэгээд IELTS-ийн шалгалтанд одооноос бэлдэж эхлээрэй. Битгий цагийн тулгаарай. Тэгээд яг одоо амж бүртгүүлээд маргаашийн IELTS-ийн сургалтаар уулзцгаая. Тэгээд хамгийн энгийнээр ойлгоод авчих. Тэ? Тэгээд та нар нэг юм барьц нэг юм юу гарч ирнэ. За иймэрхүү юм байна, ийм байна. Өөрөө ажиллаж үзнэ. Мэдээж дасгал ажлын номнууд өгнө. За тэгээд яриа сонсох, унших, бичих чадваруудаа сайжруулах материалууд өгнө те. Өөр ханаас ч юу ч хайх шаардлагагүй нэг дороос бүх арга барил материалаа ингээд олоод авах ийм боломж болгож байгаа. За бүгдэнд намжлалт хүсье. Тэгээд яг одоо амж бүртгүүлээ. Маргааш IELTS хичээл эхэллээ. Тэгээ шинэ оноос өмнө яварч байсан. Тэр IELTS учрыг болчих байх гэж бүрэн итгэлтэй байна. Мэдээж бидаас сурах одоо нөгөө сурж байгаа хүн тэ сурагчийн бас хичээл зүтгэл маш чухал байдаг. Тэгээд хичээлээр ярьж одоо зөвлөж байгаа аргуудаа өөрөө давхар тэ хийж үзээд ингээд явах юм бол ер нь бол амжилт бол гайгүй ойрхон шүү гэж хэлэх цаа. За түр баяртай өнөөдрийнхээ лайвыг энэ бүрээд өндөрлөө. Тэгээд амж бүртгүүлээ.